Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг бол зөвхөн хөнгөлөлтэй зээл болох асуудал биш ээ. Энэ бол тухайн салбарыг доктортой хөгжүүлэлтийн зарчимд аваачих агуулга гэж би ойлгож байгаа. Төр өөрөө хулигдаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчид маань зээл авч байна. За хөнгөлөлтэй зээл авч. За ямар ч байсан нэг яаж хийж байгаа тийм нэг нь авчаад байна. Төр нь худалдаа авалт хийнгээд хуулийн дээр тооцоод оруулсан. Ийм худалдаа авалт хийнгээд ирээдүг нь харуулад өгчдөг. Тэр чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчид маань доктортой ханган нийлүүлэлт хийхийн тулд үйлдвэрээ байгуулж байгаа. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа. Зарим техник, технологи, инновац шингэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг нэмэн өртөг шингээж Монгол улсынхаа нутаг дэвсгэрт үйлдвэрлэж нийлүүлж байна. Гэтэл төр нь өөрөө энийг зохицуулж байгаа харилцаа холигдох хэлбэр дээр байна. Одоо сая ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн асуудал өндөгдөж байна. Манай улс худалдааны хуульгүй, хөнгөн үйлдвэрийн хуульгүй, арилжааны хуульгүй. За миний сүүл сонссноор бол арилжааны хууль явж байгаад хууль зүйн дотоод хэргийн яамнаас буцагдсан сургатай байл. Тэг ингээд нөгөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж болоод байна. Нийлүүлэлт нь багхгүй. Тэгэхээр 1000 зээл аваад 1000 сайхан үйлдвэр байгуулад 1000 тоног төхөөрөмж авчираад худалдаа авахч байхгүй процесс үүсэж байна. А гэтэл манайх бүгд найрамд хятад ард улс, Орос албаны улс гээд хүн далаатай хоёр том улсын дунд оршиж идэг. Одоо энийг яаж нэг юм доктортой тогтолцоонд нь хэдүүлээ оруулах вэ гэдгээ шийдэх цаг хугацаа бол болжээ. Тэрнээс биш ингээл нэг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж гараад ирдэг. Сан нь өөрөө ингээл ажиллаад байдаг чаас. Эрдэнэ сайхан дарга одоо ичнээ сайхан цагаан залуу байлаа. Одоо бүр подлоосоо харлан болсон ба шүү дээ. Ингээдлэл зүтгэж байгаа. Тэгээд Эрдэнэ сайхан дарга сайн ажиллаж байгаа. Энэ даргын үед аливаа гэмтэрхтэй холбоотой асуудлууд бол үүсээгүй. Бүгдийг цахимжуулж одоо тухайн сонгон шалгуултыг ил тод нээлттэй болгож ажиллаж байгаад бол талархаж байгаа юм гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчтэй үдээс. Энийг нэгдүгээр шийдэх хэрэгтэй байна. Энэ тогтолцоон дотор нэг асуудал. Манай Хөвсгөл аймаг хөх баавга брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчд байдаг. Худалдаалах цэг байхгүй. Одоо жидүү үйлдвэрлэгчид, гар урлал үйлдвэрлэгчд гэдэг ингээд жижиг бизнес эрхлэгчд, дунд зэргийн бизнес эрхлэгчд маань худалдаалъя гэхээр худалдаалт нь өөрөө худалдааны төвөөр дамжуулагдаж явахаар их хэмжээний төлбөр төлөөд байгаа. А энийг орон нутг нь зарим нь дэмжин, зарим дэмждэггүй. Манай Хөвсгөл аймаг Төмөрөтөр дарга маань бол бас сайн дэмжээ явж байгаа. Гэхдээ энэ нийтлэг багс 21 аймагт те Улаанбаатар хотод ч гэсэн. Тэгээ энэ харилцааг та хэд маань бодлогын төвшин цогцоор нь авч үзэж чадж байгаа юу? Ер нь яг хаана алдаа гараад байна? Зээлээ авчаад байна, бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна, худалдаалж чадж байна. Жижиг дунд үйлдвэрийн газар Эрдэнэ сайхан. Үнэхээр яг үнэлэлтэй. Бидний хувьд бол яг ингээд одоо бага мөнгөөр нэлээд хил амтай сонгон шалгуулалт хийдэг учраас нэлээд шат амжилттай байдаг. За тэгээд бид түрүүний хэлсэн нөгөө хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох дээр илүү дэмжиж байгаа гэдэг маань яг Батэрдэн гишүүний хэлээд байгаатай адилхан. Бид нар Оросоос гэдэг юм уу Хятадаас түүхий авчираад Монголд үйлдвэрлэл хийгээд тэднэртээ өрсөлдөж чадахгүй. Хөдөө аж ахуйн гаралтай Монголдо одоо малын гаралтай, газар тариалангийн гаралтай энэ гарч байгаа түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгоод үн цэнтэй нийт бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргах бол одоо манай хамгийн гол зорилго. Гэхдээ эндээ хүрэхийн тулд бол бас жижиг дундууд маань дан дангаараа чаддггүй. Тийм учраас хамтарч гарах хэрэгтэй болдог. Тийм учраас нөгөө зээл олгож байгаа салбар чиглэлээвэл аль болох энэ хөдөө аж ахуйн гаралтай хаягдж байгаа энэ арьс шир гэдэг юм уу бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах чиглэл рүү чиглэж байгаа. За бас үнэхээр үнэн. Одоо яг ингээд төрийн худалдаа авалтын хуулинд саяын одоо түрүү нөгөө бид нар хуулийн төсөлтөөр ажиллаад ингээд төрийн худалдаа авалт тендерийн хуулийн дээр ингээд өөрчлөлт оруулахаар бас санал оруулсан. За захим дэлгүүрт оруул гэдэг захим дэлгүүрт юм оруулж чадахгүй байна гэдэг гомдлууд маш их ирдэг. Бид нар төрийн худалдаа авах ажиллагааны газрынхантай бол бас нэлээдгүй ажиллаад нэлээ олон бараа бүтээгдэхүүнээр захим дэлгүүр рүү оруулсан. Гэхдээ энэ хангалттай биш байгаа. Өөрөөр хэлбэл бид араас нь гүйжиж аж ахуйн нэгжтэйгээ нийлжиж оруулдаг биш. Төрийн худалдаа авах ажиллагааны газар бол баг өөрснөө хэн байна уу гэд оруулдаг байх хэвээр. Бид одоо Монгол улсын ерөнхийлөгч 2019 онд ерөнхий сайд байхдаа эх оронч худалдаа авалт гэдэг арга хэмжээг хамгийн анх санаачлаад зохион байгуулж ирсэн. 2 жил тутам хийдэг. Энийгээр төрийн байгууллагууд ямар ч байсан дотоодын үйлдвэрүүдээс худалдаж авах энэ
тодорхой механизмыг бол бий болгосон. Гэхдээ бас одоо тийм бүр одоо төгс бас болж чадаагүй байна. Нэг талдаа төрийн байгууллагууд юу худалдаж авч байгаа энэ жилийнхэн төлөвлөгөөг танилцуулдаг. Нөгөө талдаа хувийн хвшил хийж байгаа бараа бүтээгдэхүүнээ танилцуулаад уулзаад эндээс бид нар ямар ч байсан тодорхой хэмжээнд төрийн байгууллагууд жилдээ нэг хэдэн тэрбум төгрөгийн худалдаа авалт хийж ийн энийг хэдийн одоо дотоодоос авж ийна гэдэг тоо баримтыг бол гаргадаг болцсон. Гэхдээ энийг төрийн худалдаа авах ажиллагааны газартай хамтарч нэлээд шахажиж гаргаж байгаа. Манайхаас бол энийг хийх ямар ч одоо потенциал боломж бол байхгүй. Тийм учраас энэ захин дэлгүүр дээр байршуулах асуудал бол нэлээд яригдж байгаа. Ингээд саяхан одоо сар гарны өмнө шин засгийн газар бас тодорхой шийдвэр гаргаад энэ оёдл энэ гутал үйлдвэрлэлийн одоо аж ахуйн нэгжүүд бол захин дэлгүүрт байршуул гэдэг ийм засгийн газрын тогтоол гаргаад төрийн худалдаа авах ажиллагааны газарт бол даалгавар өгсөн. Энэний дагуу хүнстэй аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам төрийн худалдаа авах ажиллагааны газартай бол хамтраад ажиллаж байгаа. За үнэхээр нэг талдаа зээл аваад худалдаа авалтыг бол бид нар төсөл учраас яаж борлуулалт хийх нь бол төсөл дээр шалгадаг. Яг амьдрал дээр тэр маань тодорхой хуваар яг үннээрээ явж чадж гин үгүй юу гэдгийг дараа нь хяндаг. Энд бол бас алдаатай юмнууд гардаг. Жишээлбэл одоо ингэж борлуулна гэж хэлчихэд тэр төслөөсөө өөрчлөгддөг юмнууд бол байдаг. Гэхдээ бид нар одоо төслийг сонгон шалгаруулахдаа тэр төслийг уншиж байгаа учраас тэр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлээд хэдийг ямар үнэтэй зараад ямар ашиг олоод тэрнээсээ зээлдэндээ хэдийг төлөхийн өөрөө аж ахуйгаа яаж авч явах юм гэдгийг нь бол төсөл дээр нь бүрэн одоо судалгаа хийж иж тэр шалгаруулалтыг хийдэг. Яг нь нэгдүгээрт бас ингээд нөгөө сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулна гэд бүгдийн тэгш нөхцөл дээр тавьчихдаг. Энэ бас нэг талтаа бас жоохон өрөөсгөл болж байгаа. Яагаад тэгэхээр жишээлбэл бүгд Солонгос улсын E-Mart 157 шиг байдаг байхгүй юу? Солонгос улсын нутаг дэвсгэр дээр. Тэндээс нэгэнд худалдаа авалтын зөвшөөрөөд танаа бүтээгдэхүүнийг бид нар авъя гэдээ ороод ирдэг. Гэтэл тухайн худалдаа авалт нийлүүлэх хүн бэлэн худалдаа авагч нь одоо Солонгос улсын зах зээл бэлэн байгаад байдаг. Гэтэл зээл авъя гэдээ орохоор өгдөггүй. Ижил төвшөнд авч үздэг. Ийм юм бас байна. Тэгэхээр бид нар ийм татварын ялгамжтай бодлого гэдэг шиг бас аль аль талтай юмудаа бол хардгал байвал их зүйтэй л байна. Тэгээд энэ гадаадаас жишээлбэл худалдаа авалтанд тодорхой олдсон маш ойлгомжтой баталгаа гарцсан ийм худалдаа авалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг вэ? За үнэхээр яг тийм байгаа. Одоо дахиад нөгөө төсөв мөнгөтэйгээ холбоод ярих гэдэг бүхэл юм одоо яг л төсөвтэй холбогдож байгаа учраас бид томоохон одоо том гэж хэлэхэд дунд аж ахуйн нэгжүүдээ бол дэмжиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл экспортод гаргах гад юм бэлэн байгаад байдаг, E-Mart авъя гэдэг. Гэтэл нөгөө одоо өмнө олгосон зээлээс жилдээ нэг 34-5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байгаа. Энийг 2.5 тэрбум төгрөгөнд нэг аж ахуйн нэгжид өгнө гэвэл 10 аж ахуйн нэгжид өгвөл тусчихна. Тэгэхээр бид нар зээлийн хүртээмжээ бодоод илүү одоо олон ажлын байр бий болох бичил тал руугаа дэмжиж хуулиараа 300 хүртэлхийг сангаас шууд олгоо яваад байгаа. 300-аас 2.5 тэрбум төгрөг олох арилжааны банкаар дамжуулах энэ хуулийн зохицуулалтын хэсэг дээрээ төсвөөс болоод нэг төгрөг өгч чадахгүй байгаа. Тэгэхээр яг одоо бодлогын шинжилэл зүгээр хэрэгтэй юм шиг харагдаад байгаа. Яг нэг үгэлэгт. Яагаад тэгэхээр нэгдүгээрт Малтай газар, манай Өсгөл аймаг Монгол улсын хэмжээнд 1 номерын Малтай газар. Гэтэл малгүй газрын иргэдэд малын түүхий дээр үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний жидүүгийн зээлийг малгүй газрын иргэдэд нөгөөд байгаа байхгүй. Малтай газрыг нь авч чадахгүй. Тэгээ энд асуудал үүсээд байгаа нэг. Нөгөөх нь бид нар ер нь сая мантхай гişүн хэлдэг яг үнэн бохгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл юм уу? Жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ буюу эдийн засгийг дэмжих зээл юм уу? Энэ ерөөсөө ялгамжгүй яваад байна. Зээлийн өсөлт өгсөн болгоныг үндсэн ерөнхий шалгуур тавьдсан тэрүүгээр нь зээлийн олголт нь яваад байгаа байхгүй. Гэтэл би сая хэлсэн шүү дээ. Гадагшаа Монгол улс ямар бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой юм? Монголын зах зээл нэг тусдаа. Жишээлбэл нэг 987 мянган орчим өрх баг шиг байна Монгол улсад. 987 мянган өрхөд зориулсан үйлдвэрлэлийн тусдаа. Гэтэл 1.4 тэрбум хүнтэй зах зээлд зориулсан үйлдвэрлэл дахиад тусдаа байхгүй. Гаднаас валют орж ирэх гээд байдаг. Гэтэл бид нар дотооддоо
төргөөр арилж явагдаад байдаг. Тэгэхээр энэ гаднаас худалдан авалт хүсэж байгаа малын түүхийд эко бүтээгдэхүүнүүд, хүнсний тодорхой хэмжээний бүтээгдэхүүнүүд гэдэг ч юм. Ингээд ялгамжтай бодлого гаргахгүй болвол тэгштгсэн хэлбэр дээр бүгдэнд нь нөгөө эхийн эцээж туглын тураахгүй гэдэг хэлбэр дээр зээл олголтууд яваад хахаар зээл аваад байна уу аваад байна. Үр дүн гарч ийн үхээр багахан хэмжээний зээл авсан хүмүүстээр л эргэлт бий болоод өөрөө өөрсдөө санхүүжүүлэх орлогын их усүрээ одоо баталгаатай болох процессыг яваад байдаг. Яг улс орны эдийн засгт ямар хэмжээний эргэлт бий болсон. Хэдийн хэмжээгээр улсын эдийн засгийн эргэлт өссөн. Хэдийн хэмжээний энэ жил одоо жишээлбэл өгсөн жижиг үйлдвэрлэл эрхлэгчд өгсөн зээлийн үр дүн дунд хэмжээнд нь хэдийн хэмжээнд том хэмжээний бизнес болсон. Яаж өргөжж байгаа? Хідэн салбар байгуулсан. Хүний нөөц гэдэг. Гэтэл хүний нөөц чи өөрөө чадамжтай холбоотой асуудал байхгүй. Гэтэл хүний нөөцтэй гэдэг нэг 5 хүнтэй гэсэн нэг үйлдвэрт өгөөд байдаг. Гэтэл үнэхээр чадамжтай 3 хүнтэй үйлдвэрэн зээлээ авч чадахгүй байгаад байдаг. Тэгэхээр зүгээр миний хэлэх гээд байгаа гол санаа бол бодлогын төвшин дээр хэдүүлээ энэ жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээтэй холбоотой асуудал дээр орох цаг нь бол одоо яг Эрдэнэ сайхан дарга болсон. Бизнесийн эренбэлмээр байна хэдүүлээ. Экспортод гарах боломжтой бизнесүүдээ төрүүлээ дэмжмээр байна. Тэнд нэгэнд баталгаатай Солонгос улс байд юм уу? Эсвэл Хятад улс байд юм уу? Бусад ойр тээвэрлэлт нь боломжтой газар орон нутгууд руу үнэхээр баталгаатай ханган нийлүүлэлт авъя гэж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийнхаа асуудлыг та бүхэн маань нэг номерт тэргүүн зэрэг тавиад дэмждэг систем рүү ороод өгөөч. Тэгэхгүй болохоор дотооддоо л үйлдвэрлэлээ гээл. Та сүүлд рүүгээ баг өр барагдуулах алба шиг тэдний араас хөөцөлдсөн бодлого руу анхаарсан биш хэрэгжилтэн дээрээ бие бинийгээ хөөцөлдсөн хэлбэр рүү яваад цаг хугацаа чинь дуусчихад байгаа юм. Тийм учраас миний хэлээд байгаа хуулиа яаралтай хэдүүлээ гаргая. Хуульгүйгээс улбаатай тодорхой хэмжээний асуудлууд энд үүсээд ах шиг байна. Тэгэхээр хуулиа яаралтай гаргамаар байна. Хуулийн дээр ирэмбэ хэдүүлээ бас зүйтэй тогтоож оруулмаар байна. Эдийн засгийн эргэлтээ бий болгомоор байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ялгамжтай шүү гэдэг ялгамжаа хэдүүлээ тодорхойлдог баймаар байна. Тэгэхгүй болохоор хоёулаа л ажлын байрыг би нэмэгдүүлэх зээл болчиход. Уул нэг нь эдийн засгийг идэвхжүүлэх, эдийн засгийн эргэлтийг бий болгох, доллар оруулж ирэх зээл гэхгүй бол нөгөө талдаа баг. Эдийн засгт том нөлөөтэй зээл. Ер нь хэдүүлээ юу яа юу. Энэ хүн суд аж ахуйн үйлдвэрүүд эцэдэр маань анхаан хууль гишүүн ажиллаж исэн туршлага өндөр. Энэ яамыг хүлээлгүйгээр хэдүүлээ энэ хуулийн усаг хурлын гишүүд өөрсдөө өргөн бариад зэгслээд явъя. Тэгэхгүй бол энэ яам дээр очихоор яамдуудын санал аваад хин нэгнийх нь эрх ашиг нь хангахгүй болохоор буцаал ингээд байгаа. Тэгээ бүр их бидэрт байна. Манай усаг хурлын дэд дарга Батэрдэн ах маань байна. Манай Мантхаа гишүүн байна. Манай Мөнхөсгөлэн гишүүн байна. Тэмүүлийн гишүүн маань бас байна. Тэг ингээд Гаавал гишүүн энийг санаачлаад хэдүүлээ хуулиа бас нэлээд сайн өөрсдөө манлайлаа аваа яваа гэдэг ийм бодит саналыг бас би гишүүдэд тавьмаар байна. Манай Замира гихч байна, Алтаншгаа гишүүн манаас байна те. Хэдүүлээ нийлж байгаад энэ хүнсүдэ жижиг дунд үйлдвэрлэлд дэмжих тухай хуулийг ер нь явуулъя. Тэгэхгүй бол ингээд нөгөө засгийн газар гэдэг юм уу эсвэл тогтоомж эрх зүйн актууд гэдэг ингэсээр байгаад энэ ч одоо бүр замраад алга бол. Дэмжиж байгаа ч юм алгыг үнд. Тэм